За, сайн байцгаана уу? Говийн хурснаар шиг, тэнүүн салхи шиг иш хүч урамд зэрэг тэмүүлдэ энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Мөн дээрээс нь өчигдрийн өөрийгөө давж өөрчлөлтөөр эндэрсэн өөртөө зориулаад бүгдээрээ нэг алга ташцгаая. За, та бүхэнд хамгийн түрүүнд нэг асуулт асууя л да. Энд гар утастай хүмүүс байл бүгдээрээ гараа өргөдөг өгөөч. За, дараагийн асуулт. Энд гараа утсаа цэнгэснийхаа дараа тогтмол цэнгэжлээс салгадаг хүмүүс байл гараа өргөдөг өгөөч. За, баярлаа. За, ганцхан цэнгэлэгч залгуурт үйлчлэгээд би дэлхийг сүрэхгүй байлгүй дэ гэж бид боддог. Гэвч дэлхий ганц том алдаанаас биш, олон жижиг хайхрамжгүй үйлдэлээс болж өөрчлөгддөг. Намайг Азралын Цэцмэлэг гэдэг Өмнөд аймгийн 1-р сургуулийн 11 ангиас суралцдаг, шаргалан туяараа тал нутаг, Нарны хэлээр алтран гэлүүлэх говийн охин. Надад 100 хангай нарсан дундах тусланд амрах нэгэн боломж олсон юм л да. Тэр тусланд очиод багш нарын хамгийн түрүүнд сануулсан зүйл бол өрөөнөөс гарахдаа арзайтах залгууранд юу ч битлүүлдэг. Тэнэглэгч эндүү сэнс гээд бүгдийг салгасан байх хэвээр. Учир нь гэвэл нарсан ой гал өдөмтгийн учир олж өсөрвөл 15 минутын дотор тэнд бүх зүйл шатаж үгүй болж төмөр гарах магадлалтай гэдгийг бид нэр байнга сануулдаг байсан. Тэгэд үүний дараа би бодсон юм л да. Гар утсаа цэнгэлсний дараа залгуурт орхих уу, салахгүй гэдэг нь бидний амьдралын бас нэгэн чухал сонголт юм байна гэдгийг. Эхний өдрүүдэд надад бүр маш хүнд санагдаж, төвхтэй санагдаж, ядаргаатай санагдаж би төвөгшөж байсан бол 7 хоногийн дараа цэнгэлсээ салгах нь төвхтэй сануулга биш харин амьдралын энгийн нэгэн чухал дадал болсон байсан. Тэгээ тэр үед зөвхөн энэ нь зөвхөн аюулгүй байдлын тухай биш юм байна. Энэ бол ингээ хариуцлага чухал дадлын тухай байна гэдгийг би бас ойлгож анзаарч хэлсэн. За тэгэхээр судалгаагаар айл өрхийн нийт цахилгааны хэрэглээний 5-10% нь стандбай буюу сул өслийн хэрэглээс үүдэлтэй байдаг гэдэг энэ судалгаа байдаг. Төхөөрөмж ажиллахгүй байсан залгуурт холбоотой хэвээр байгаа бол цахилгаан зарцуулсаар байдаг. За жишээгээр бодож үзэх юм бол нэг цэнгэлэгч дунджаар 0.1-ээс 0.5 ватт цахилгаан нэг тогтмол хэрэглэж чаддаг. За тэгэхээр танай гэрт буюу айлд 5-аас 10 төхөөрөмж байнга залгаатай байвал жилд ойролцоогоор бид нар 20,000-аас 60,000 ватт цагийг илүү хэрэглэдэг гэсэн үг. Энэ нь зөвхөн мөнгөний зарц төдийгүй илүү хэрчим хүч үйлдвэрлэх, галын аюул үүсэх, нөөц хүчлээ хий нэмэгдэх зэрэг олон асуудлын шалтгаан болж өгдөг л үү. За тэгэд энд үүн дээр нэмээд нэг сонирхолтой фактыг та бүхэнд хэлж өгөхөд дэлхийн хэмжээнд ийм сул осолтын хэрэглээ жил бүр 1 сая тонн нөөц хүчлийн ялгаруулдаг. Энэ нь дундаж машиныг шүү. 5 тэрбум километр давхисантай тэнцэх бөгөөд дэлхийн тойрог 125,000 удаа тойрогтой адил хэмжээ. За тэгэхээр дээр шинүүдийг харахад бид нар жижиг мэт үйлдлийн бодит үр дагаврыг дээр шинүүд биднэрт харуулж байгаа. Өнөөдөр бид нар цахилгаанаа хэмжлэхгүй бол маргааш илүү их нөөцийг зарцуулах шаардлагатай болно. Гэвч бид яагаад үүнийг мэдсээр байж, үл таамсарлаж тэр зүйлд ингэж хувьчилж өгдөг вэ? Учир нь гэвэл бид том өөрчлөлтийг том алхмаас эхэлнэ гэж дадлах хэмсартаа итгэж эндүүрсэн байдаг. Гэвч үнэндээ өөрчлөлт гэдэг жижиг алхам дадлаас эхэлдэг. Цэнэгчээ салгах, гэрлийн унтраах, хэрэглээгээ багасгах гэх мэт. Өнөөдөр бид нар хайхрамжгүй байвал маргааш аюул, зардал, байгаль орчин, дороотлын нүүр талхад маш ойрхон байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, ой хэрийн төмөр, эрчим хүчний хомсдол зэрэг асуудал том санагдавч яг үнэндээ шийдсэн жижиг үйлдэл жижиг талаас эхэлдэг. Сая хэлсэнчлэн цэнгэлэгчээ салгах, гэрлийн унтраах, хэрэглээгээ багасгах энэ ирээдүйн бидний амьдралд маш томоор шууд нөлөөлнө. Тиймээс өнөөдрийн хэрэглээ бол маргаашийн амьдралын хөрс суурь гэж бид нар ойлгож байна. Эсвэн гэж хэлэхэд нарсан ой дондох төрслөнд би зөвхөн зүгээр нэг амарч өнгөрөөгөөгүй харин хариуцлагатай иргэн байх маш чухал нэгэн дадлыг сурсан жижиг үйлдэл маш том үр дагавартай. Бидний өчүүхэн сонголт алхам дадал бүр ирээдүйд нөлөөлдөг. Сая харсан шүү дээ итгэлийн ихэнд хэлсэнчлэн тогтмол цэнгэлэгчээ салгадаг хүмүүс гараа өргөөрэй гэсэн чинь энэ танхимын тал нь өргөж байна. Эндээс гараад бид бүхний бид бүгдээрээ цэнгэлэгчээ салгах юм бол бид нар жижигхэн алхмаар дадлаар маш том өөрчлөлтийг амжилт чадна. Тиймээс бид нар дэлхийг өөрчлөхийг хүсвэл хамгийн түрүүнд залгуурт байгаа цэнгэлэгчээ салгах хэрэгтэй. Үүнийг хийхэд бид нарт ердөө 3 секунд хангалттай. Анхаарал тавьсанд баярлалаа.